Хей, гинэ хамгийн бохор хэрэгслийг та юу гэдгийг мэдэх үү? Нойлын суултурлаг биш, хогийн сав бол бүр биш. Харин бидний өдөр тутамдаа орой болгон ашигладаг, аяр тавгуугаахтай ашигладаг. Аяр тавгуугаагч порлон бол гэрийн хамгийн бохор хэрэгсэл. Яагаад вэ гэж юу? Учир нь энэ порлоныг нэг айлд унтжаар нэг порлоноор нэг сар гаруй хугацаад огт солихгүйгээр өдөр тутамдаа аяр тавгаа угаадаг. Өөрөөр хэлбэл энэ порлон маш олон нүхтэй, дээрээс нь ийм нойтонлог шин чанартай байдаг. Энэ нь эргээд нэм бактерийг үржүүлэх гол үндэс нь болдог гэдгийг эрдэмтэд баталсан байдаг. Би та бүхэнд одоо нэг амар тоо хэлье. Яг энэ одоо порлон дээр сар эргэлсэн порлон байгаа шүү. Энэ порлон дээр 4 тэрбум нэм бактери амьдардаг гэдгийг Нью-Йоркийн эрдэмтэн профессор баталсан байдаг. Аимшигтай биш гэж юу? Яа, өстой муухай санагдаж байна. За тэгвэл энэ нь эргээд хүмүүсийн одоо ходоодны хеликобактертэй болох нэг шалтгаан нь энэхүү аяр тавгуугаагч порлоноос үүсдэг гэдгийг бас эрүүл мэндийн салбарын болооцолдог. Тэгвэл эрүүл мэндийг хамгаалахын тулд энэ амар муухай зүйлээс салахын тулд та бүхэнд хоёр сонголт байна. Нэг бол энэ аяр тавгуугаагч порлоноо 7 хоногоос сольж хэрэглэх, аль эсвэл автомат аяр тавгуугаагчийг ашиглах. Миний хойно энэ харагдж байгаа аяр тавгуугаагч бол Rotenza брендийн аяр тавгуугаагч. Бактери 99.9% бусдах нь усанд хэмнэлтэй, мөн тогонд хэмнэлтэй. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл яг энэ бичлэгийн дор нэмэх нэг гэж бичээрэй. Эрүүл мэндэ хайрлцгаая.